Сайн бацгааны үзэгчдээ өнөөдрийн бичлэгээр амин уран сайхны киног тайлбарлаж өгье. Киноны уран бүтээл нь Хувьсэл продакшны дэлгэцийн 9 дахь уран бүтээл юм. Найруулагч Г. Бямсүрэн нь нээлтийн өдөр 2025 оны 3 дугаар сарын 5-наас бүх кино театруудаар гарна гэж мэдээлэгдсэн. Жанр акшн триллер гэж танилцуулагдсан. Насны ангилал нэмэх 13 ба 115 минут буюу 1 цаг 55 минут юм. Уран чимэг нь амиж киноны гол дүрт тоглосон. Тандерс буюу үлзий учрал нь анх удаага кинонд гол дүрт тоглосон. Түүнчлэн хан дуулга, сэтгэл төвшин, мөнх жаргал, нартай зэрэг залуу жүжигчид оролцсон. Утга үйл явдал. Дас харахгүй шөнийн чимээгүй хотын гудамжид олонний агаарыг хөлөөс зайдуу байрлах өндөр байшингийн орой дээрээ зөвшөр насны охин Мишель унж амиа хордно. Түүний төрсөн ах төгөлдөр дүүгийнхээ ажил явдал цайлгыг хийн. Хань бараа байхгүй газардаа суугаад төгөлдөрт нэг яригчин дүүг нь зүгээр үхээгүй. Үхэлт нь буруутай хүн байгаа гэж хэлэхэд хин нэгэн гарч ирнэ. Ингээд төгөлдөр мөрдөгч туул болон өмнөх уулзаагүй байсан найзууд Давка, Солонгос, Санчи, Марл нар хамтран хэргийн мөрдөлтөд оролцож шийднэ. Аминч гэдэг Монгол кино хэлээр хамгийн аминч, хамгийн чухал, хамгийн үнэтэй зүйл утгыг илэрхийлж байж болдошгүй. Киноны гол утга нь хэн нэгэн амнаас үнэсэн сэтгэлийн гашуун байдлыг туулж буй тухай сэдвүүдтэй холбогддог нь харуулж байна. Киноны зөвхөн мөрдөн байцаалтын үйл явдал бус амьдралын гашуун үнэнтэй тулах буруутай хүн байгаа бол яах вэ? Дүүдээ, ахтай, найзтаа итгэх зэрэг сэдвийн оролцуулсан гэж хэрэглэгчдийн сэтгэл тэмдэглэгдсэн. Зураг авалт найруулга талаас уран сайхны өндөр шаардлагатай ажил болсон ба залуу уран бүтээлчдийг өргөнөөс оролцуулсан гэдгийг голлон онцолсон. Дараа дахин уулзъя. Баяртай үзэгчдээ. Та нар дараа ямар кино тайлбарлахыг хүсэж байна? Комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Subscribe, comment, like мартаоцгоё.